Нэг амиа орлогын гим уршиг гэдэг нэг ном харж ирсэн. Тэгээд тэн дээр чи ганцхан өөрийгөө одоо амиг игүүтгэж байгаа юу гэвэл тийм шээ. Би дотор ч 4,700,000 одоо амьтан байгаа. Тэдгээрүүдийн чи амьдрах орчлонгийн үгүйсгснээр чи гэмтээ гэдэг. Тэгэхээр бидний бие дотор одоо ашигтай ашиггүй бактери хэлгсэн тууцсан хорхоноос болоод өчнөө бол энэ зэмтэн байна. Тэгэхээр бид хоол ундыг мэдэхдээ тэдгээрүүдэд одоо эдийн ундааны одоо огшмэр одоо 10 зүгийн борхтын жуулган тахилэргийн эдийн ундааны үлдэгдэл цүгээр бие дотор байгаа 4,700,000 эдийн ундааны өглөөгөө тэрнийхэн шүтэн барилгаар эргээд одоо би бурхны хөтгөг болохтой энэ нэмтдийг төрүүлж одоо боловсруулъя гэсэн энэ зөрөглийн сэтгэлээр идэх хэрэгтэй гэдэг нь ярьдаг тийм ээ. Тэгэхээр идэж уусан одоо тэр амтны одоо сүүч гэсэн ялгаагүй тэгэл тугал одоо унгнаас нь хоолыг булаагаал идчихэж байгаа л нөхдөчтэй байдаг. Унгыг бүр өдөржингөө үйж харангатуулж байгаа л тэрний ээжийнхэн сүүгийг гойжуулж байгаа тэрнийг сагаал бид нэр сайхан хайрыг гэл уугаад. Энэ ч гэсэн бас хилэнцтэй орвол бас хилэнцтэй л үйлдэл ш. Тэгэхээр эдгээрүүдээс аваад үзэхэд хичнээн амьтантай одоо өр төлөөсний барилгатай болчихвоо гэдэг энийг яг өөрсдөн дээр тулгаад жоохон бодоод очиэл гэж ярьж байгаа.